Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 долгион дээр суугаад харуулan сонсож байгаа сонсогч үзэгчдээ 2025 оны 9 сарын 26-ны Баасан гарагийн өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 10 цаг 9 минут болсноор бис халцгаа урайтай Ямааны мах халуун дээр нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Инэд Муутай Баги, Ааш Муутай Харинаар ажиллаж байгаа бол найруулагчаар Гамболтын ангараг ажиллаж байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа, маш сайхан амарлаа. За юу хийж амрав та? За ингийн л гэртээ хүн яаж өнгөрөөд үг гэртээ сайхан амраад ирлээ. Бараг та надаас юу хийж амрав гэвэл би арай аж явдалтай амрав юм уу? Чиний гоё болох. Энэ юм жоо уйдахтай л. Тэгээ яг нэг чиний нэг асуултанд би яг өглөө ингээд уг нь ингээд бэлдэл байгаа мөртлөө юу ч хариулах хэрэгтэй март яагаад гэх юм бол нэг тийм гоё юм үйл явдал ярихгүй нэ л санаа зовдөг шүү. Би ч өчтөр Q Night-д орлоо. Тэгсэн байлээ. Тий. Анжгаах битгаар чи одоо радиогийн Аражуу гэдэг багтай шүү дээ. Ингээд Аражуу гэдэг багаараа Q Night-д орлоо. Ухаанаа уралдууллаа. Яг ухаанаа уралдаач байгаа юм тий. Өчтөрөөс нөгөө яана дээр би ороогүй мөртлөө яанад орсон юм лээ. Харин тийм шүү дээ. Таныг та байхгүй ирнэл бүх юм дээр байгаа юм шүү. Байгаад идлээ тий. За жаал тэрийг харж баясав. За өнөөдөр шинэхэн сонсож эхэлж байгаа сонсогч байгаа бол манай Ямааны мах халуун дээр нэвтрүүлэг маань Google Trend дээр дэлхийн улс орнуудад яг ямар сэдв хамгийн халуун байна, ямар сэдвийг хүмүүс сонирхож хайж байна гэдгийг шууд одоо ямар хэл дээр яригдж байгааг нь англи хэл дээр бол англи хэл дээр, орос хэл дээр бол орос хэл дээр, магадгүй япон хэл дээр хин хүртэл хүргээд явдаг ийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн уламжлалын өчигдрийн YouTube дээр ирсэн комментуудаас уншиж танилцуулъя. За манай багийнх дахин мартжээ. Яг мартсан царайтай шүү тэндээс. Уучлаарай. За алтан зүрхтэн гээд энэ багийн элдвтэй хог юм аа гэдэг ийм хөөрхөн коммент ütсэн байна. За тий за тэгсэн чинь тэр биш дамдан дөрж энэ багийн ах чинь нилээд хөгжилтэй хүн юм аа арид гэж байна. За 12893 сайн байцгаана уу? Арид жүжигчин Кивсийн тухай Киану Ривз гэдэг баха. Ривзийн тухай ярьсан дэх баярлалаа. Найз зөвхөн Александра нь яагаад үсээ буддаггүй тухай дээр үед уншиж байсан. 20 настайгаасаа бууралтаж эхэлсэн болохоор 30 наснаас хойш үсээ будхаа болохоор шийдэж төрөлхийн буурал үстэйгээ явдаг гэсэн. Учир нь нэгдүгürt үсээ будах нь эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй. Хоёрдугаарт үсээ буддаггүй буурал үстэйгээ явдаг эмэгтэйчүүдийг дэмждэг гэж байсан. Багийн мундаг байна. Явн чангараад л амжилт төсөй та нартаа. Айрын хөтлөгчөө айлаас хаахаар авдраа уух гэдэг шиг багийгаа авчихвал зүгээр юм биш үү? Миний л бодол шүү гэж бас манай байнгын сонсогч ütсэн байна. За амар мэжид бүгдэд мэнд Израилаас мэдчилж байна. Ажлын хажуугаар нэвтрүүлгээ сонсохгүй бол цаанаасаа л нэг зүйл дутуу санагдаад байдаг болчихжээ. Йоо тэр багийн ахын $8 up Rocky бол best part гэнэ. За юу энэ доллар баг яхаа. Ингээд шинэ нэртэй болсон. Тий одоо ингээд яг энэ чинь нөгөө шавийн эрдэн багшаас за яварсан манай багш маань бас их баярлж байгаа байх гэж бодож байна. Урмын өгнүүдэд тий. Тий. Тэгээд ер нь бол тэгтээ яг комментуудыг би ч уншаас айгаад идэг, хашраад идэг болчиход байгаа юм л та. Гэхдээ энэ ийм гоё комментууд нь бол надад бол үнэхээр сайхан санагдаж байна. Маш их баярлалаа. Бас манай багш маань бас их баярлж байгаа байхаа гэж. За юутай ч ингээд доллар багийнхтайгаа цуг одоо нэвтрүүлэг хөтлөө сууж байгаадаа баяртай байна. За одоо үүнээс нааш түүнээс цааш жилөө та Инэд Муутай баг юуш та доллар баг боллоо шүү. $8 up аюу лээ. Хүмүүс ч ер нь надад хөснээр л нэрвэж байгаа. Тэр бүгдэнд би талархан хүлээж авч байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгийг эхэлцгээе. За тань дээр ямар мэдээлэл нахаа? За надаас эхлэх үү. За өнөөдөр нөгөө Америкчууд авьяастай нэвтрүүлгийн одоо нөгөө шоу ч юм уу те тэрний нөгөө нэг $1 сая шагналыг авсан хүмүүсийн хүний тухай ярих гэж байна л да. За түүний нэр бол Джессика Санчез. За мэдээд нөгөө алдарт Саймон Ковл байж таарна тийм үү. За хэвлэлийн ярилцлаган дээр Джессика Санчез буюу нөгөө ялагч маань ингэсэн байна. Миний энэ түүхээр бол кино зохиол хийвэл хүүгэнтэй хинч одоо итгэхийн аргагүй үнэмшиж боломгүй байдлаар янзын гоё кино болох боломжтой шүү. Тийм болно. Тий ягаад тэгэхээр энэ нөгөө яг би утгын тайлбарлаж байгаа шүү. Энэ хүний хэлсэн үг нь биш шүү. Энэ болохоор зэрэг ер нь Холливуудын киноч надад happy end байдаг шүү дээ. Энэ хүний хувьд бол зүтгэсээр байгаад алж жаргалтай төгсөж байгаа юм кино болох нь шүү гэж байна. За мэдээж 30 настай Санчез нас нь бол бас боломжийн настай байгааз тэр нөгөө мэдээж ядаад гарч ирсний гадаар хэвлэлийн шугам дээр гүйж гарч ирэл ярьцлага гэж тэ. Тэгэл яг
энэ бүхэн надад шүү дээ огт бодит мэс санагдахгүй байна. Би дуу оруулж баярлж байна гэх. Багшаа би шоутэй чадчихна. Дуу алхалтай гэж ирж байгаа ярьдаг шүү дээ. За тэгээд би энэ шалгаруулалтанд анх удаага орохдоо 10 настайдаа орж байсан шүү гэдэг ингээд ярьж байсан байна л да тий. За яг энэ болохоор яг энэ охин бана өөрөө болохоор зэрэг ер нь одоо энэ American Got Talent буюу те авиачлаг Америкчуудын анхны үйлдвэрлэлд бол орж исэн юм байна л да. Тэгэхдээ энд оролцоод яг тэргүүн байранд л эзэлж байгаагүй. Ерөнхийдөө 2 дугаар байр шалгарч агаад тэгээд яг төр завсарсан юм байна. Дууч юм уу? Дууч биш. Юу хийдэ? Одоо энэ юу хийдэг нь яг үндэ сайн харсангүй шүү. Энэ охины сэтгэл дээр нь бүр айгүй баясаалгүй гэдэг л. Тэгэхэд нөгөө энэ охины нөгөө 10 тэр нөгөө 20 жилийн өмнө баг байхдаа орж ирсэн. Би сан таниадах юм. 20 жилийн өмнө орж ирсэн дуу нь бас айгүй инээдтэй дуу юм бэлээ. I Surrender гэдэг одоо нөгөө Celine Dion-ы би бууж өгье. Тиймэрхүү утгатай байлээ. Тэгээд яг тухайн үед энэ дугаараа хамгийн сүүлд оролцоод 2 дугаар байранд орж исэн юм байна. Тэгээд яг би тухайн үед яг нэг монгол хүмүүс юм болохоор бодлоо л доо. Ямар бэлэгдэл муутай дуу сонгож исэн бэ гэж бодлоо. Гэтэл бас яг нөгөө миний монгол санаархлыг маань буцагсан бас нэг үйл явдлаас нь нөгөө ялтаа байгуулсан дуу нь болохоор нөгөө дуу юм уу? Нөгөө одоо биш. За нөгөө хэний дуусан? Ингээд нөгөө хайртай өнөхний нэрийг марчаад ах юм. Bruno Mars Die with a Smile гэдэг нэг дуу. Bruno Mars таны хайртай хүү юм уу? Тийш дээ. Bruno Mars, Lady Gaga хоёрын хамтран дуусан нэг дуу байхгүй. Тэр нөгөө Die with a Smile лөө нөгөө нэмсгэлж байгаа. Яг нь хоёулаа нэг цэгэр хослолтойгоор дуулаад байдаг юм үстэй тий. За. Тэр дуугаар гэхдээ ялагч болж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ямар ч талаас энэ охин бол нөгөө дууны сонголтууд нь бол дандаа нэг иймэрхүү дуунууд байд юм байна гэж надад бодогдлоо. Их зөөлөн дуунууд сонгодог юм байна л да. За. Энэ бүсгүйг нь би хайж үзлээ. Энэ жил 30 настай. За 20 жилийнхаа одоо анх яг энэ шоунд орсноос хойш 20 жилийнхаа ойн дээр ялагч болж байгаагаар онцлог юм байна. Тэгээд яг энэ шоуны одоо шүүгчдийн нэг болох София Вергарагаас Алтан Баазар буюу тэрний навж ихний шатнаасаа шууд шалгарч гарч ирээд тий. Тий уучлаарай. Багшаа уучлаарай. За тэгээд одоо бол яг өөрийнх нь анхны студио цомог буюу би болон чи бас хөгжим гэдэг цомог нь Америкийн нэгдсэн улсын Billboard-ийн 200 чагсаалтын 26 дээр болж ихсэж байгаа. Энэ дуучин бүсгүй юм байна. Би харин танаас дуулдаг хүн юм уу гэсэн магадгүй нөгөө нэг авиаслаг Америкчууд шоунд бас өөр юмарч ордог гэж магадгүй л гэж би бодохгүй. Тэгэл дуучин юм уу гэж сүсэ. Гэхдээ ямар ч дуучин бол биш юм байлээ. Тэгээ энэ хүүхэн болохоор зэрэг одоо хүүхэн юм да. Ер нь бол энэ шалгартлаа ер нь бол амьдралын хамгийн хүнд үйдэг туулж лээсэн юм байна л да. Ягаад би шалгараагүй бол гэдэг бодол нь магадгүй өөрийг нь зоогод гэсэн баг те. Тэгээ ингээд яг энэ хүнд үеийг одоо даван туулсан нөхөрт даван туулахад минь тусалсан нөхөртөө баярлалаа гэж хэлсэн байгаа те. Тэгээ яг энэ хамгийн гол нь энэ хөхөн маань одоо өөрөө бас жирэмсэн юм байлээ. Харин тийм шиг харагдаад байна тий. Би давхар юм байлээ. Тэгээд би бас явахтай Монгол хүн болохоор хараад за ямар ч лээсээ энэ хүүхэд бас мөнгөтэйг отлоо л гэж харж байлаа. Тий. Төрөвтөө хоолоо дагуулж гэдэг шүү. Тий Монгол хүний бэлэгдлээрээ бас одоо энэ хүүхэд хөрхий багш. Баг хүнстэйгээ л юм байна да гэж харж байлаа. Хөгжилтэй шүү дээ ёо. Хаарээс Америктайгаа дуурчин бүсгүй хүүхдийнх нь хоолны мөнгийг бодож бодоод. Ямар ч байсан хүнстэйг ярьсан айгүй актер хүүхэд байна да гэж бодлоо. Тий. За миний эхний мэдээ юм мэдээ байна. За тэгвэл дараагийн мэдээ рүүгээ үсэрцгээе. Одоо бүгдээрээ хоп гэ үсрээ шүү гэхгүй. За дараагийн мэдээлэл Hexet гэдэг үгээр Америкийн нэгдсэн улсад 50,000 хайлттай байгаа мэдээллийг би ярьж өгөх гэж байна. За Hexet гэдэг бол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны сайдын овг Pete Hexet гэж залуу байгаа. За энэ залуу бол тэгээ нэг бие мие гоё авч явдаг. Одоо нөгөө эмэгтэйчүүдийн бас нийтлэг сонголт тэгээд тэгж бичигдсэн байлээ. Надад юу ч тэгж харагдахгүй л байгаа. Энэ жил 45 настай. Тий. Манай гэрлэгчтэй 100 бивийнхээ насыг хэлсэн хүмүүстэй. Нэг биенийхээ янз бүрийн зарсан байна да. За, Pete Hexet яагаад тренд дээр орж ирсэн бэ гэдэг энэ их учир битүүлэг байна. Ер нь
За тэгээд би ч гэсэн яг энэ мэдээллийг ингээд Hexet болохоор өмнө нь те одоо жоохон ингээд нэг сонин мэдээлэл хийгээд байдаг. За Дональд Трампын цогтой дэмжээгч нөгөө бат хүм баруун гарна гэх мэт иймэрхүү мэдээллүүд төр орж ирдэг гэсэн бол энэ удаад арай өөр шалтгаанаар ороод ирсэн. За тэгээд шалтгааныг уншичаад юу болох гээд байгаа юм бол гэдэг ийм бод ялтчгүй ингээд төрж гин. Яг энэ миний хараа сууж байгаа CNN-ийн мэдээг бичсэн сэтгүүлч хүртэл бас тэгээ бодцсон байлээ. Тэгэхээр одоо би ярьж өгье л да. За Америк нэгдсэн улсын генерал болон одоо зэвсэг түвшний генерал болон адмиралуудыг 100 адмирал дэлхийд даяар тийм үү ингээд нэг таран байрлуулсан баазуудад байгаа адмирал генералуудыг дуудсан Pete Hexet бүгдийн нэг дор. Тэгээд яг яах гэж байгаа нь үнэхээр тодорхойгүй заяа. За тэгээд яг энэ тухайн мэдээлэл болохоор яг анх хаанаас гарч ирсэн бэ гэхээр за хаана мэдээлсэн за энэ байхгүй за ямар тааж уулзалт хаана болох вэ гэхээр Эрх мягмар гарагт Виржиниа мужийн Quantico буюу одоо холбооны мөрдөх товчооны сургалт нь байдаг яг энэ газар болно. За тэгээ Quanticod ингэж олон тооны эн чинь 10-20 хүний тухай яриаггүй хэдэн 100 генерал адмиралуудыг дуудчихад байгаа. Энэ уулзалтын үеэр яг юу яригдах гээд байгаа ингэж хүмүүс маш их гайхаад байна л та. Тэгээд гайхахтаа нин ялангуяа нэг доор тэгээ өндөр дээд албан тушаалтай армийн албан хаагчдыг цуглуулах нь аюулгүй байдлын үүднээс аюултай юм шүү гэдэг үнцгэл ялч гарч ирж байна л та. За тэгээд мэдээж яг одоо ингэ хүмүүсийн ингэ нэг одоо яасан твшүүлсэн таамаглалууд байна. За энэ таамаглалууд дээр юу байгаа вэ гэхээр нэгдүгээрт за бүгдийн дуудаад нэг бие билдрийн шалгалт явуулах гэдэг юм уу гэдэг нэг таамаглал байна. За одоо нөгөө одоо яг тий армийн тэр өндөр дээд албан тушаалтай албан агч байхад бие билдэр чинь дийлж гин үү? Одоо магадгүй ингэ нэг одоо гидс гүзээ байна уу ч гэдэм үү те тэр өнцгөөс нь харж иж магадгүй. Нөгөө талаас нь өөр нэг юу байгаа нь бөөнөр нь зарим хүмүүсийг халах гад хаалхын ингээд сүрийг үзүүлэхийн тулд бөөнд нь дуудаж ин гэж нэг талаас нь харж гин. За тэгсэн чинь дараагийнх нь болохоор одоо цэрэг дайны ажиллагаанд Америк арай өөрөөр бэлтэж гин гэд энэ ингээд нөө таамаглалууд шүү. Тэрээс яг тэгэх гээд ин гэсэн юм байхгүй. Ингээд таамаглалууд гарч ирж гин. За тэгээд яг энэ үеэр нь CNN агентлагт одоо жишээ нь Конгрессийн нэгэн одоо нэрээ нууцлсан хүн яг энэ үеэр одоо одоо армийн энэ том албан хаагчдыг дуудаж байгаагаараа Pete Hexet магадгүй цэрэг дайны ингээд шинэ кампанид ажлыг эхлүүлэх гэдэг магадгүй маа гэдэг ийм ингээд нэрээ нууцлж яг ийм хэлсэн ийм мэдээлэл бол байна. За мэдээллийг бол анх Пүрэв гарагт буюу орон нутгийн цагаар одоо өчигдөр баг өнөөдөр л гэсэн үг л дээ. Washington Post анх мэдээлсэн. Тэгээ Washington Post ингэж мэдээлсэний дараа энэ мэдээлэл тараад одоо ингээд Pete Hexet яг яах гээд энэ том генералууд, адмиралуудыг дуудаад хитэн 100-аар нь тэгээ дэлхийн өнцөг булан бүрээс дуудаад байгаа юм бэ гэд яг ингээд хүмүүс яг ид хайж эхэлж байна. Бодог маань дөнгөж яг ингээд нэг чанагдаж эхэлж байна тийм ийм мэдээлэл байна. Магадгүй яг энэ мэдээлэлтэй маргааш ихэд яг Pete Hexet яах гэж дуудаад байсан гэдэг нь бодог манаас ингээ бүтэн болцсон гүйцсэн байж магадгүй. Тэгээд даваа гарагт мэдээлэлээр орж ирвэл бит хоёр угаас ярина. За Дональд Трампын хувьд би ингээ нөө Трампыг иймэрхүү юм дээр мэдээлэл ихэр ингээ нөө цаанаас инээд ирээд юм аа. Мань хүн. Доллар баг яах юм мань хүн болохоор яасан бэ гэхээр энэ ингээ те дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс уулзах гэж ирж байгаа нь гоё биш вэ нүү? Тэгж асуусан байна заяа. Энэ өөрийнх нь үг шүү. Тэгээд яг манай улс бол ингээ те дэлхий дээр ингээ хамгийн гоё зэвсэг технологитой улсаа те зэвсэг технологи үзэх гэж магадгүй штэ гэж үгээ заяа. Ерөөсөө нэг тийм тий яг Трамп бол яг яах гэж болж байгааг мэдж байгаа штэ. Гэхдээ л нэг тийм бөөрийнхий айгуу тийм супер нэг инээдтэй айгуу тийм магадгүй энэ хүний хошин шогийн мэдрэмж бидний ойлгохгүй төвшөнд хөгжсөн байдаг баг. Тийм болохоор ч ингээд яагаад ч юм яг энэ хэлсэн үг нь үнэхээр дээд ингээд тийм үү дээд тал дээр маазарж яхад бид энэний доотлоо шоолоод харж иж магадгүй л юм. Тэгээд ямар ч тач ингээд за энэ ингээд те олон генералууд энд ирэхийг өөрсдөө хүсдэм аа. Тэгээ ингээд энэ хүмүүс ингээд энэ тентхийн ингээд нөгөө нэг манай зэвсэг тэний одоо тоноглолтой газруудаар очино. Тэгээд шинэ ингээд зэвсгээ бид нар ярина. Гэл ингээд нэг иймэрхүүл мэдээлэл хийсэн байна. Тэгээд яг хэдэн хүн ирэх нь тодорхойгүй байна. За тэгээд Pete Hexet-ийн хувьд болохоор яг өнгөрсөн 5 сард 4 одтой генералууд болон адмиралуудыг доорож 20% цөөлнө гэдгийг бол мэдэгдэжсэн. За яг одоогоороо бол яг энэ хүний ингээд одоо энэ цөөлөлт буюу цомгтголд ороод халагдсан хүмүүсийн тоо гэх юм бол одоо энэ генерал CQ Brown, адмирал Lisa Franchetti, за тэгээд Тэнгисийн цэргийн үйл ажиллагааны дарга адмирал Linda Fagan гэд зөндөө олон хүмүүсийн нэр байна. Энэ дээр нэмээд Батлан хамгаалахын тагнуулын агентлагийн одоо дид адмирал Nancy Lacour гэд ихэвчлэн эмэгтэй хүмүүсийн нэр харагдаад байгаа нь бас их сонин давхцал юм болов уу эсвэл өөр юм болов би мэдэхгүй байна тий.
Тэгтээ ямар ч тач ингээд хексэд болохоор яг одоо ингээд те өөрт нь ингээд бүрэн эрхийн нөгөө батлан хамгаалахынхаа салбарыг бол чангадах нь тэгээд ингээд бид нар угаасаа тэргүүн гүрэн гэхдээ бүр тэргүүн төвшөнд хүрнэ гэдгийг бол анх ажиллаа явахдаа л хэлжсэн. Одоо тэгээ ямар ч тач маш нууцлаг шалтгаанаар ингээд хэдэн зуун адмирал генералуудаа бол Виржиниа мужийн Квантикод болох уулзалтандаа бол дуудаад байгаа юм байна. Тэг яг нөгөө мань хүний маазарлыг би өөрөө Монгол маягаар аваад явал тэрэлж рүү угаас зүгээр тоог нь тааруулаад явж байгаа юм шүү. Ирмийнх нь. За мань хүний маазарлыг би өргөжлүүлж авлаа. Хөөрхий Монгол маазрал болгож. За би яг ингээд нэвтрүүлгийн дундор гараа явуулж байгаа хараа. Доллар баг ах юм бац намайг ингээд хит автуулаад гараа явуулж магадгүй шүү. Тийм. Энэний дараа багш маань намайг зотхыг болуулаа. Би таашгүй. Тийм. За багшаа би явж болно тийм ээ шавны явах уу? За таны ингээд хахаар одоо намайг тэг комментор хүмүүс загнаад эхлэндээ. Багш магш гэж өөрийгөө хэлсэн. Одоо үнэн л юм чи. Яагаад би үнэн бэ гэхээр би чи ерөөсөө ийм юм хийж байгаа юм баггүй юу? Тий. Одоо юу нэ за одоо уг нь энийг ярихгүй хоо. За боли. Аватар. Би нэг харцаараа загнаас угадаг юм байна. Үгүй. Аватар Fire and Ash гэж киноны трейлер гарчээ. За мэдээж та бүхэн мэдэх ахав Аватар гэж кино 1 2 нь бол гарцсан. Одоо бол Fire and Ash. За гал буюу үнсэл гэж энэ да тийм. Нөгөө цэнхэр Аватарын шинэ анги юм уу? За. Тий. За энэ болохоор зэрэг 12 сарын 19-нд дэлгэцнээ гарнаа. Canon Jake Sully болон түүний гэр бүл Pandora дээр шинэ дайсгансан Navy овогтой мөргөлдөж буй түүхийг харуулах юм байна гэж харахаар байна трейлерээс нь тийм үү. За гол дүрд нөгөө Sam Worthington-с гадна Zoe Saldana. За энэ одоо нэрнүүдийг уншихаар мэдээлэл асуудал тийм Sigourney Weaver, Stephen Lang, Kate Winslet. За энэ ч нөгөө Kate Winslet чинь манай нөгөө Заяагийн краш шүү дээ. Titanic Rose үздэй тий. За иймэрхүү усууд бүгдээрээ энэ кинод шинэ дөрөвдөр анх удаага оролцож байгаа юм байна л да. За кино хэрхэн бүтсэн бэ? За кино бол мэдээж нөгөө Джеймс Камерон найруулж байгаа олон жилийн урт хугацааны төсөл байдлаар ингэж явж байгаа хэдэн 10 жилээр нь төсөөлж хийдэг тийм үү. Тэгвэл тгий төсөөлж хийхдээ шинэ технологитой заавал уялдуулж хийдэг. Тэр шинэ технологиг гарахыг хүлээж тэр шинэ технологитой уялдуулж киноныхаа найруулга хийдгээр алдартай юм шүү дээ. За тэгэхээр энэ шинэ технологиэд би ягаад онцгойдод яриад нэхэр motion capture болон CGI за beta workshop дээр ажилласан гэж байна. За манай багшийн хэлдгээр энэ англи үгнүүд нь ямар учиртай юм бэ гэж хэлэхээр шүү дээ. Motion capture бол угаасаа нөгөө жүжигчний нүүрэн дээрх нөгөө нүүрний мимик хөдөлгөөнүүдийг ямар нэгэн байдлаар анимацид оруулаад нөгөө өөр дүрд оруулдаг. Энэ хэсгийг motion capture гэж хэлдэг. За мэдээж CGI нь бол нөгөө компьютер график хэлдэг юм байна л да. За тэгтэл юу мета биш шүү. Бета, вегэр хэлж байгаа тийм үү? Энэ юу вэ гэхээр зэрэг бүр одоо бид нэр киногоо нөгөө VR буюу нөгөө би нэлээд хэдэн хоногийн өмнө ямаан дээр хэлжсэн нөгөө метатай хамтраад метач нэг шилтэй юм хийчихэж байгаа шүү дээ. Тэрийг зүгээд тэгээ бүр яг л тэр дунд одоо баг нөгөө нисдэг луун дээр нь мордчихоол нааш цаашаа нисээд ах тэр боломжийг хүнд өхөр шийдэжээ гэж. Бүр аватар дээр луу гараад ирсэн юм уу? Тэр одоо луу юу? Мэдгүй нисдэг луун дээр мордчоод идэрч. За би нэвтрүүлэлт орох болгондоо шинэ нэртэй болж байна. Өөртөө сайн дураараа луу гэдэг нэр үүлэх гэж үгүй. Бараг луу хэрхэн сургасан бай Батэр гэж л одоо явах гэдэг шиг тийм. Үгүй би нисдэг луун дээр мордчоод тэгэхээр энэ дээр одоо луу гараад ирсэн болов уу гэж асуусан байхгүй юу? Тэгээ одоо би нөгөө каноныхаа эффектийг айгуу сайн ойлгох гэдэг байгаа шүү. Энд нөгөө бас ариун жагаар хүмүүс сонсож байгаа тийм. За тэгэхээр ийм технологиудыг ашиглаад одоо ийм технологи зориулсан кино өөрөөр би бүтээж байгаа шүү гэж Джеймс Камерон маань өөрөө хэлсэн байна. За трейлерыг үзсэн хүмүүсийн сэтгэлдлүүд байна л да. За тэгэхээр энэ бол за энэ өстө бүр өстө үнэхээр догдуулж байна. Одоо юунд догдуулж байна гэхээр нөгөө нэг энэ муу дөрийн Баатар чинь ерөнхийдөө сүнсэн дахиад дараагийн өөр амьтанд руу шилжчихсэн байна. За тэгсэн чинь тэрнийх нь хүүхэд нь гэд нэг жижиг юм шар өстэй байдгүй гэдэг байхгүй тэр зонзор. Тэр нь болохоор хамгийн гол энэ хүний доёда цагийн би бас ингэ мэдрээд инээ төрөд байгаа байхгүй. За тэгэхээр вэ штэ.
тэр жижигхэн хүүхэд нь уг нь аавынхаа эсрэгийн байлдж байгаа ч юм уу иймэрхүү дөрүүд нь хүмүүсийг бол бүр гайхшралд оруулж байна л та. Гэхдээ бас нэг хамгийн нэг хүний нэг үзэгчийн гол сэтгэл нь болохоор зэрэг хүүе эн чинь бүр Star Wars-ыг ч орлох хуцаар гайхамшигтай сэтгэл төрүүлсэн кино болох нь вэ шүү хүмүүсээ гэж хэлсэн байна. За оддын дэнийг давна гэдэг юм уу? Яг. За, стомитгүй. Би бол оддын дэний оддын дан гэж би худлаа ярьчих би Star Trek үнэнч юм байхгүй яг хошигч шүү. Тий. Би бол оддын дана дав би зөвшөөрлөө. Оддын дан чи манайхны миний үеийнхний одоо шилдэг кино байхгүй. Би ч одоо бас л оддын даныг үнэндээ л өстой хавчхан жил үзэж яллаа штэ. Яаж ингэж гайхамшигтай сэтгэж чадчихна. Хавчанж үзэхдээ жаа. Та энд нэртэй болоо л. За бина $100 Баянбаги. Гинэ. Яг энэ хай гэдэг нь арталт нь бичсэн байгаа шүү. За тэгээд яг ер нь бол яг ингээд Fire and Ash техникийн шинжилэл хүчтэй визуал өргөн уудам ингээд домог тулгуурласан ийм мундаг кино VR дээр тулгуурсан ийм мундаг кино болох нь байна шүү гэж. Одоо хай. 2009 онд анхны анги гарч ирсэн санагдаад их юм. Би нөгөө өргөө хороолт угаасаа ганц л өргөө байсан үе шүү дээ тэр чинь баг. Тэгсэн чинь би тэр 3 цагийн кинонд орчоод би яг голоор нь үнэхээр гармаар байсан. Йоо бүр дуустгүй ядахад би чинь тийм шинжлэх ухааны уран зөгнөлт кино мэн надад ордгүй юм л да. Хүмүүс шуураад харна л үзсэн. Тэгээд яг үнийх л шээс үрээд. Тэгээд бүр тэгэхэд нэг хүүхэн хажууд тавьчихсан гэсэн чи байсан. Йоо. Юу кино үзүүлэхгүй хачнаад харна л яах гэдэг юм бол гэдээс чи. Хүүхэн биш би чинь жоохон охин явж идэм байгаа гэдэг. За болно уу тэних? Яа би харин өргөжлүүлээд газ явчих тийм үү? За тэг. Яа хоорондоо ойролцоо юм л да. Нөгөө Marvel одоо миний баас дуртай. За Marvel Wolverine. Энд зориулсан нөгөө түүхээр нь зориулаад PlayStation-ийн нөгөө дараагийн нөгөө юугаа иччихээ. Одоо тоглоом иччих. За. За энэ тоглоом нь болохоор зэрэг за мэдээж насанд хүрсэн улсуудад зориулагдж байгаа юм тоглоом юм байна л да. За Insomniac Games-ийн бүтээл юм байна. Одоо энэ нөгөө яг энэ нөгөө хэрвээ тоглоом тоглодог улсууд бол энэ бол одоо үнэхээр сэтгэл нь хөдлөж байгаа юм л да. За яагаад энийг би оруулсан бэ гэхээр манайхуу урчин Marvel Wolverine PlayStation 5 дээр гарах гэж штэ та энийг яриач энэ гоё штэ гэж барьж байгаа. Ямар хөөрхийн за. Би үнэхээр хандлтыг нүцсэн чинь яг нэг 1000 гаруй байсан л та. Гэхдээ өнөө өглөө бол 100000 руу очиж. Тэгэхээр нөгөө чиний хэлдгээр шүүрхий байж байгаад одоо яг хүмүүсийн үзэлт мэдээ сайн байгаа юм байна. За товч танилцуулга гэх юм бол одоо Marvel's Wolverine PlayStation 5 зориулсан шинээр бүтсэн бөгөөд логоныг тоглоомын гол дүр мэдээж болгосон байна. За тэгээд хамгийн хэцүү нь яг ийм маш их цустай байж магадгүй юм уу гэж надад бол бодогдлоо. Трейлер нь гарч байгаа шүү дээ тоглоом. За тэгээд ийм кино маягийн экшн ийм хөдөлгөөнүүдийг агуулсан тийм кино трейлер бол гарч байна л да. За тоглоомын хийцээ болохоор зэрэг ер нь бол нэлээд танил хэв маягтай. Тийм нэлээд сонсогчтой байна хүү юм чи. Тэгээ бүр ингээд нөгөө одоо тоглоомын тоглодог тоглоом тоглодог устдаа мэднэ л дээ. Одоо комбо гэдэг одоо дараалсан хөдөлгөөнүүдийг ингээд зэрэг хийж барьдаг. Тэр зэгтээ маш их хүнд нөгөө юу гэдэг байхгүй. Одоо би их тоглодог. Комбог хаа би мэднэ л дээ. Огсруулсан үйлдэл хийж байгаа тийм. Би ч нахаа Mega, Sega юу Sony PlayStation тоглож өссөн. Тийм би ч нэг арай юм хөгжсөн үеих л та. Гэхдээ би тоглодгоо усуудад зориулж хэлж байгаа шүү. Тэгээ яг гэхдээ нөгөө чи нэр үнэхээр мэдэх бах те нэг яг ингээд тоглож явах нөгөө одоо гарн дээр нь бүр ингээд жирэлцэж хөдөлгөөн экшнүүд нь мэдгэх бүр үнэхээр таадамжтай мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр энэ бол бүр л их л танд бүр маш их мэдрэмжүүдийг танд өгөх байх гэж би бол бодод байна. Танд гэдэг нь надад юм уу? Бид бүгдэд. За. За тэгээд энэ яг цусны эффект удаашруулсан одоо хөдөлгөөнтэй энэ гэдэг эсвэл ингээд маш олон ширүүн тулдаантай юм үйл явдлуудтай юм одоо тоглоом болох нь байна шүү. За мэдээж нөгөө киноны энэ нөгөө тоглоомын гол дүрд нь Liam McIntyre. За ёстой их баярлаа. За энэ хүн дууг нь одоо оруулсан юм байна. За мэдээж нөгөө хувцалт нь болохоор зөв нөгөө Schwarzenegger гэдэг хоёр одоо өнгийг мэдээж авсан байна.
За тэгээ хамгийн надад нэг таалагдсан хэсэг нөгөө энгийн хувцастай тэр нөгөө бомбер өмссөн залуу бол яг нөгөө миний дуртай логоны хувцлалтад харагдсан л да. За ийм зүйлийг энэ Marvel Valorant PlayStation 5 дээр 2026 оны намар гарнаа гэж чинь. За яг хэрвээ магадгүй 2026 оны хаварч гарч магадгүй л гэсэн ийм хоёр янзын мэдээлэл байгаа юм биш үү. Энэ ер нь тоглоомын тэгээ хит гэдэг. Монголд одоо чинь орж ирэхээр хитэн ерөөсөө одоо яг бид нар дискорд хөтлөж явах шаардлагагүй шүү дээ, тэ. Шууд нөгөө өөрийнхөө нөгөө ирэхээр авч болно. Одоо subscription ирэх чинь нөгөө олон янз байгаа шүү дээ. Plus, premium гэдэг ингээд ийм байж болно. Магадгүй ч энэ тоглоом яг өөрөө нэг $70-100 хооронд гарах. Тэгвэл гайгүй харцангуй хямдах юм шүү дээ. Тий. Яг ер нь би яаж нөгөө яг энийг өөр мэдээд энэ нөгөө Marvel-ийн энэ ер нь одоо Spider-Man 2 ч юм уу нэг гэдэг одоо тоглоомод байгаа шүү дээ. Тэг би бол хүдэ авч өгдөг л дөө. Тэгэхээр ер нь бол нэг $80-аар Spider-Man 2-ийнх нь юуг нь тоглоомд авч өгч ирсэн тий. Тэгэхээр тэр хавцаад би гарах болов уу гэж бодчих. Яг нөгөө харцангуй хямдхан юм байна гэж хэлдэг нь тэр мөнгийг би бага мөнгө гэсэнгүү зөвөр миний төсөөлөлд ийм те Marvel-ын ч юм уу том ингээд студийн тоглоом 500-600 мянга бах юм болов гэсэн би төсөөлөлтөд сууж исэн байхгүй. Тэгэнгүүт $70-100 гэхээр бас ч гэж нөгөө хүн магадгүй худалдаж авах боломжтой юм байна. Аваад яхаа. Бүр яг анх гарахтаа ер нь $120 орчим байдаг юм байл л те. $120-аас ер нь нэшээ гарч байгаа би мэдэхгүй байна. $120 орчим ихтэл тэгэл яг одоо би ч нөгөө баян хямдралын хаа юм болохоор хүлээж байгаа л $80 болохоор хөдөө авч өгсөн явдал байт юм аа. Баян хүү хямдралын хаа маа гэ яриа суугаад хаар би одоо юм хэлэхгүй л ингэсгээл байж байгаас юу. За ийм үл явд болжээ. За. Баян баги гэдэг хүн ч одоо би хямдрал хүлээгээд тэгэхээр нөгөө нэг ордгүй юм биш үү? Харин тий. Би яг гэхдээ яг нөгөө таны ажилтны юм болохоор итгэж байгаа шүү. За. Итгэж байгаа. За ингээд миний хувьд дуслаа. Тэгээд энэ сайхан тоглоомыг хэдүүлээ гарахыг тэсэн ятан хүлээцгээе жаа да. За миний дараагийн мэдээлэл. За энд хиний нэр ямар нэр байлаа? За Billy Weiger гэдэг нэрээр Vigar ч үж магадгүй шүү. Энэ VI гэсэн байсан. За Vigar гэдэг нэрээр Их Британь 100 мянган хайлттай байсан. За энэ харамсалтай мэдээлэл байл да. Chichester City-гээ төлб бөмбөгийн баг байд юм байна. За энэ багийн товтлогч Billy Weiger гэдэг энэ залуу өнгөрсөн хагасаа өдөр яг өөрийнхөө энэ Eastmian гэдэг бичсэн байгаа. Энэ бас айгүй хэцүү маа. Eastmian-ы лигийн Премьер Дивизэд тоглож явах тоглолтын үеэр одоо цементтэй хан мөргөд унсан юм байна. За тэг нилээд хүнд чи одоо нөгөө тэгж хүчтэй тэг бөмбөгний араас гүйж байгаа товтлогч хүний уналт одоо тийм үү цементтэй ханыг мөргөхөөр юугаар зогч байгаатай л адилхан ингээл нэг хүчтэй л унах байлгүй. Тэгээд яг энэ ингээд нөгөө унсныхаа дараа шууд эмнэлэг төрөгдөд комд орсон харамсалтай энэ залуу маань одоо 21 настай цэл залуухан залуу маань ингээд таалт өгсөн гэдэг мэдээлэл цацагдж байна л да. Тэгээд энэ залууг магадгүй монголчууд нүүн Chichester City гэхээр мэдгүй баг байгаа даа. Энэ магадгүй доод дивизэд тоглолдог байх. Би бол өмнө харж байгаагүй. Тэгээд энэ багийн ингээд тоглогч гэдгээс илүүтэйгээр энэ өөрөө Arsenal клубын яг өөрийнх нь дэргэдэг академийн төгсөгч юм байна. Тэр ч утгаараа Arsenal-ийнхан өөрсдөө бас энэ хүний араас эмгэнэл илэрхийлээ. За тэгээд Arsenal академиас өөрсдөө бас ингээд мэдээлэл хийсэн байлээ. Тэгээд Billy Vigar гэдэг энэ залуу өөрөө 14 настайдаа яг Arsenal-ийн өөрийнх нь энэ академид өөрийнхөө нэг чадвараар тэнцээд тэгээд яг тоглож ирсэн. Тэгээд тоглоод ингээд нөө төгсөх үедээ өөрийнхөө яг төрсэн хотынх нь одоо Hove River Vale гэдэг ийм нэртэй хөл бөмбөгийн баг нь залууг авч ирсэн юм байна. Тэг яг эндээ ингээд тоглоод 2020 онд жишээ нь бүтэн ингээд тэтгэлэг аваад бүтэн тоглож исэн бол 20-оос 21 оны сизонд болохоор бас л ингээд тэтгэлэг аваад тоглож исэн. Ер нь ингээд өсөх ирээдүйтэй тамирчин цаашаагаа гарч ирнэ, дээшээгээ томорно гэсэн ийм хүлээлт бол ингээд хүн болгонд байсан чинь харамсалтай нь ингээд тоглолтынхаа үеэр одоо цементтэй хан мөргөөд ингээд амнасаа алдсан гэдэг ийм мэдээлэл цацагдлаа. Тэгээд мэдээж яг одоо болохоор ингээд залуугийн араас маш олон тооны хүмүүс одоо эмгэнэлээ илэрхийлж जैन. Тэгээд цэгэл залуухан хүн ингээд нас орно хэрэг угаасаа хинчгэл нэг тийм сайхан үйл явдал биш л дээ. Тэгээд ийм бага үед одоо яг өөрийнх нь ингээд багийнх нь бас яг маш их яаж исэн байна. За тэгээд мэдээж яг өөрөө болохоор нь Eastbourne гэдэг багт 23-аас 24 оны улиралд 32 тоглолтод оролцохдоо Арсеналаас зээлээр оролцсон гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй Арсенал нь цаашаага бас энэ хүнийг авна гэдээ одоо бэлтгэсэн ч байсан юм уу? Би хэлж мэдэхгүй байна. Өгөл бөмбөг сайн мэдэхгүй. Тэгээ тийм болохоор яг одоо энэ Billy Weiger гэдэг залуу бол ялчгүй ингээд тренд дээр орж ирээд 100 мянган хайлттайгаар Британд бол нэлээд дээгүүр явж байна. За ийм мэдээлэл байна. За энэ залууг нь
зургийг харахад бол үнэхээр цэцэл залуу хүн байна да тий. Маш харамсалтай л юм. За би үргэлжлүүлээд энэ саяхан их богинотор мэдээ байсан болохоор үргэлжлүүлээд нэг мэдээ ярьчих. Энэ ямар мэдээлэл вэ гэхээр за Риядын комеди наадам гэдэг нэртэй гэдэг үг Америкийн нэгдсэн улсад 20,000 хайлттайгаар бас нилээд шинэхэн мэдээ цойлж орж ирсэн бэлээ. За энэ ямар учиртай мэдээлэл вэ гэхээр за Сауди Арабын одоо удам залгах хунтайж Мухаммед бин Салман бол олон улсад Vision 2030 гэдэг нэртэй ийм төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа. За энэ яг ямар учиртай гэхээр эдийн засаг, за нийгэм өөр гэдэг бүх төрлийн ингээд хүрээнд Сауди Арабыг 2030 он гэхэд шин түвшинд хүргэсэн байна. Хөрөнгө оруулалтыг татна, эдийн засгаа өсгөн, хүн амынхаа хөгжлийг дэмжинэ гэх мэт ингээд маш олон талтай ийм зорилттой хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээндээ том одуудыг авчирсан шоу их зохион байгуулж байгаа. За тэгвэл яг одоо Сауди Арабид за 9 сарын 26-наас 10 сарын 9-ний хооронд Риядын комеди фестивал буюу Риядын комеди наадам болохоор гээд одоо товн гарцсан одоо яг өнөөдөр чинь 26 гэхээр бараг л мэдгүй Сауди Араб Монгол хоёрыг хэдэн насны хинээд цагийн зөрөгтэй байдгийг мэдгүй байна. Гэхдээ 26 гэхээр бараг л одоо эхэлж байгаа гэсэн үг. Нөгөө оролцох тэр том дэлхийн хэмжээний одууд нь аль хизээнэ бүгд очичихсан байгаа гэж би бодож байна. За яагаад энэ ингээд мэдээлэл орж ирсэн бэ гэхээр ийм мэдээлэл болсон. За Сауди Араб гэдэг улс бол хүнийг үгээ чөлөөтэй хэлхийг бол ингээ одоо хоригдолтой одоо тий тандаг, хяндаг, цензурддаг гэдгээр их алдартай улс. Нин ялангуяа одоогоос 8 жилийн өмнө энэ 7 жилийн өмнө яг ингээ Сауди Арабын засаг төрийн эсрэг маш их цогтой тэмцэж байсан үгээ чанга тод хэлжсэн Жамал Хашгоги гэдэг одоо сэтгүүлчийг Стамбулд байх Сауди Арабын элчин сайдын яамд оруулж байгаад амнасны хөнөөсөө хэрэг гарч исэн. Тэгээд тэр хүн бүтэн биеэрээ орчоод бүтэн биеэрээ гарч ирээгүй. Энэ ингээд дэлхийн ингээд нөгөө олон нийтийг ингээд чочроож исэн бол энэ мэд хэрэгүүд ингээд болдог. Эннийгаа ингээд одоо юу гэдэг чинь шампундах гад том одуудыг авчираад байна гэдэг ийм өнцгөөс нь нэг ялангуяа сэвэгдээд л дээ энэ мэдээлэл нь өөрөө. За тийм ингээ нөгөө уригдсан хүмүүс дунд одоо манайхын ингээд нөгөө нэрийг хэлэхээр танихгүй гэхдээ яг ингээд олон улсад алдартай хүмүүс хэм бол энэ Азиз Ансари гэдэг нэг тийм энэтхэгч юм уу Пакистан гаралтай нэлээд бор ярьстай ийм залуу байдیں۔ За энэ дундаас бас Jimmy Carr гэдэг маш тод алдартай Америкийн бас комедиан байгаа. За тэгээд Pete Davidson гэдэг одоо дандаа Холливуудын гой хүүхнүүдтэй үерхтгэхээр алдартай. Шивээсээ сая сүлд чинь 200 ингээд биеэрээ дүр янз бүрийн жижигхэн сонин баг сохтуу байхдаа өөрөө хийцэн мөг юм шивээсүүдтэй байсан чинь тэрнийга $200,000 арилгуулсан Pete Davidson гэдэг комедиан хүртэл нэр нь явж байгаа. Тэгсэн чинь энэ дунд бас энэ Team Dylan гэдэг бас комедиан өргөдсөн байсан юм байна л та. Уг нь бол гисэн чинь мань нөхөр Сауди Арабын нөгөө хүний эрхийн нөхцөл байдал үнэм яа гэл ингээд нэг тийм өмнө нэг комеди хийжсэн бичлэг нь ингээд гараад ирсэн чинь уучлаарай таны хөрхөө боллоо гэд ураагүй гинэ. Тэгээд ураагүй гэдгийг ингээд нөгөөч чинь ингээд мэдэнгүүтээ шууд ингээд нөгөө айччихгүйгээр ярьж эхэлж байгаа байхгүй юу. За би эндээс яг тэр Team Dylan гэдэг хүнийх нь яг хэлсэн өөрийнх нь нэг өгүүдийг ингээд уншаад өгөө тий. За яагаад ингэж намайг те Сауди Арабид ингэж очихыг ингэж зөвшөөрсөн бэ гэд хүмүүс асуугаад байна. Би мөнгөнийхэн төлөө, амлсан мөнгөнийхэн төлөө угаасаа зөвшөөрөхөөс яа тий. Тэгээ яг хүний эрх гэдэг асуудал бол байдаг ч гэсэн би өөрийнхөө санхүүгийн ингэ те чадамжит байдлаа л нэгдүгээр тавина. Би ч хүн гэл яг ингэж ярьж исэн юм байна л да. Тэгээд тэр одоо ингэ Сауди Арабчууд ингэж одоо комедиг худалдаад авчлаа. Надад жишээ нь $375,000 Америк доллар санал болгосон. Угаасаа төлнө гэдээсэн. Би бол $375,000 үнэтэй цаан чинь $1.6 сая үнэтэй хүн тэр дотор явж байгаа шүү гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэ үнэхээр нөгөө комедиг худалдаад авцсан байна гэхээр магадгүй Pete Davidson ч юм уу Jimmy Carr ч юм уу яг энэ одоо манайх ингэ нэрийн нийлэнгүүтийн найраа ингэ хигнийч танихгүй хүмүүс яриад байна гэж энэ мэдээний маань гол цум юу вэ гэхээр Сауди Араб одоо хүний эрх тийм үү зөрчигдөөд байдгийг ингэ далтал гач ч юм уу айгүй олон томчуудыг урьж шоу хийгээд байна гэдгийг ингээд барууны хэвлэлүүд би одоо энэ Human Rights Watch.org гэдэг сайтыг хараа сууж байна. Энэ дээр ингээд бичсэн байна. За тэгээ нин ялангуяа энэ газар юу гэж одоо урайлаад байгаа юм бэ гэхээр за та нарт те энэ тайз олдсон дээр энд эрхэн зөрчигдөөд энд те олон жилээр хоригдоод байгаа тэр хүний эрхийн төлөө тэмцэгчид тэр нийгмийн идэвхтнүүд тэр одоо сэтгүүлчид зохиолчид тэр ингээд рэпрүүд тэр хүмүүсийг суллуулах талаас нь юм хийгээч гэж урайлаад байгаа юм байна. Ийм мэдээ байна л та. Тийм байна. Яг энэтэй адилхан нөгөө миний зүгээр ингээд бодохоор нөгөө Роми хаан засаглыг нөгөө тэ шинэ хаан гарчаад арт түмнээ баясгахын тулд гладиаторын тулдаан зохион байгуулдаг тэ яг энэ
юу ч ингээд уламжлаад яваад идэм шиг хүн гэдэг нийгэм нь өөрөө байгаа. Тэгээд нийгэм зохион байгуулалт ингээд амьдрчлага бол нөгөө үндсэн арга хэлбэр нь л нөгөө улс төрд явах арга нь олон нийтэд таалагдах арга нь юу нэг адилхан л байд юм шүү л гэсэн л бодол төрж байна л та тий. Аль тэр одоо 2-3 мянган жилийн өмнө тийм үү. Хаана олон нийтэд таалагдахын тулд гладиаторын тэмцээн зохион байгуулалт өөрөө тэр дунд нь лайк dislike гэж бичсэн бах л да тий. Наад чи монголоор юу гэсэн үг вэ? Дуртай, дургу. Одоо болж байна. За. Самтвэ битсэн байна. Айгу айлгүй инээ хима баги про гэсэн байна. Энэ миний инээдэг бүр ерөөсөө нэг би баач нэг хүүхэд байхдаа явж исэн болж исэн тохиолдол ярилт нэг айлд очиод юм яриад инээгээ сууж чинь хүүхэд нь харж чинь хаах ямар охин шиг айлгүй юм бэ гэжсэн байхгүй юу. 20 жилийн өмнө. Тэгэхээр энэ бол яалтчгүй л одоо миний нөгөө үндсэн л зүйл юм шиг байна. Тэгээд энэ хүмүүсийн хэлээд байгаа бүх зүйл нь үнэ. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө хүний энэ төрлөх инээд бол тий яах ёстой юм бэ чинь байгаараа л одоо ингээл биений инээд яг хизээч өөрчлөгдөх боломжгүй. Би нэг удаа таксиндсан байхгүй юу? Энэ нэвтрүүлэг хөтөлчлээд нилээд хэдэн сарын дараа тэгээд таксинд бол намайг угаасаа хүн танихгүй шүү дээ. Би угаасаа юу ч хийж ярих. Тэгээ би нэг хүнтэй утсаар яриад яг л ярдгаар яриад инээсэн чинь хүү чи гэд эргэж хараад тэр таксины жолоочих намайг таньсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө миний инээ дээр намайг таньсан байгаа байхгүй юу? Тэнгүүд нь би бүр шок. За одоо инээс хойш таксинд инээж болохгүй юм байна. Тэгэж бодоод тэгээд ер нь их инээдээ их дарж байгаа. Би дараа такси ярьчаад бүр ингээл таниулах гээд инээсэн чинь танихгүй л үлээ. Ямар ч инээх хэрэггүй зүйл багт инээгээл ингээл айгуу жолоочин тойлмол руу хараад тоохгүй л үлээ. Сайн хол хотлоо шүү. Тэрийгсэн чинь амар инээдэг хүн бэ гэж бодсон. Би чинь ямар шуламлаг инээдтэй хүнтэй суучваа авчваа гэлөө. За. Казиури Монголд ч улс төрчид урлагийнхны худалдаж авдаг гэж байна. За, гэрэл туяа угаасаа айлгүй гинэ про ба гэсэн байна. За ингээд та чи өнөөдрийн юу лээ $100 баг болсон билүү. Түрүүн тэгээд тэр хин мина битсэн байлээ штэ. Юу за хавчхар гэдэг нэр авч болохгүй шүү. Буруу юм яриад байна гэ таныг битсэн байлээ шүү. Өөртөө нэр өгөөс угаадах юм баг. Би яг энэ хүмүүсийн нөгөө янз бүрийн одоо нэр өгөх ч юм уу хоч өгөхтэй зүгээр ингээ өөрийн сэтгэлээ илэрхийлэхэд нь ерөөсөө яг үндэ нэг одоо гомзоо ч юм уу эсвэл хит баярлах юм тийм байдал нэг өгдөг байхгүй яг тэгэхээр угаасаа л энэ хүний нөгөө тухайн үеийн байж байгаа нөгөө тий өөрийнх нь реакшн байхгүй тий одоо бодол ингээд юм байна. Тэгээд тэрийг хүндлэн тэгээд нэгэнт одоо ийм олон нийтийн өмнө ингээд гарахаар шийдсэн царайг гэж одоо тэгээд одоо би одоо энд хичнээн бухимдаач яах юм. Тэгээд өсрөл 2 цаг л хямардаг юм уу. За дараагийн мэдээ. За тэгээ юу яана энэ одоо бүр хууч хөөрлөө шүү. За сэтгэлийн үг Монгол толгойд 100 ихэнд орж байгаа мэдрэл төрлөө. За миний дараагийн мэдээ бол нөгөө Starbucks-тай холбоотой мэдээ юм. За энэ 7 хоногт Middletown Ohio-д болсон нэг энгийн харагдах үйл явдал олон хүний сэтгэлд хүрээд хүндэтгэх, харилцан ойлголцох тухай зүйлд том асуулт тавилаа. За тэгэхээр яг энэ ийм болж л дээ гол нь Middletown дахь Kroger дэх одоо Kroger дээрх лицензтэй Starbucks гэдэг нэг. Энэ болохоор яг нэг яг Starbucks биш, Starbucks-ийн одоо merchandise хийж байгаа Kroger гэж одоо дэлгүүрч юм нэг тийм газар дээр. За. Autumn Perkins нэртэй одоо хүн болохоор зэрэг яг нөгөө хөөрхийн нөгөө Charlie Kirk-ийн дуртай ундаа болох одоо Mint Majestic захиалсан юм байна. За тэгээ нөгөө Starbucks орохоор ч нөгөө захиалж байгаа хүнийх нөгөө нэрийг нь бичдэг штэ аян дээр нь. Тэгээд тийм зүйл болд юм байна л та. Тэгээд нөгөөт чинь захиалчаад аяга авсан чинь бариста нь аяган дээр нь англиар болохоор racists fab drink гэж бодвол нөгөө racist одоо фашист хүний одоо хэрвээ монголчуудтай хүмүүсийн дуртай ундаа гэж бичсэн юм байна тий. За ёстой гоё орчуулж өгөл та. Би юу ч орчуулах юм бол бодоо л байлаа. За ингээд бичсэн байсныг нөгөө машины нөгөө оронгуудаа шоконд ороод дэлгүүрт нь буцаж орж мэдээж бөөн хилам гаргасан байна л та. За тэр даруй юу болсон бэ гэхээр зэрэг одоо нөгөө Kroger компани болохоор нөгөө ажилтныг болвол үнэхээр тэрийг бичснийг одоо олж тогтоогоод тэгээд нөгөө хүнийг бол мэдээж ажлаас нь халсан байна л та. Тэгээд нөгөө компани маш яралтайгаар ийм үйлдэл бидний үнэт зүйлсд нийцэхгүй. За Starbucks ч гэсэн үнийг бол энийг бол зөвшөөрөмгүй гэж бол мэдээлсэн байгаа аль биесаар.
Тийм ээ, яг Starbucks-ийн нөгөө ногоон логотой юун дээр нь яг л бичсэн байна л та. Дарсангны үзэлтнүүдийн дуртай одоо уудаг зүйл гэх юм уу, ундаа гэж бичсэн байна. Тэгээд яг Чарли Кёркийн тэр үзэл баримтлал тийм үү, бэлгийн цөөнхийг ингээд өгөөсгдөг ч юм уу тий, хэд барууны үзэл баримтлалыг дэмждэггүй байж болно. А гэхдээ тэр хүний амь насанд нь халдчаад байна. Энэ хүн нас барчаад байна. Гэхдээ ингээд энийг бухшуулаад ингээл нэг тийм яг иймэрхүү байдлаар тий ёс суртахуун. Энэ одоо ёс суртахуунгүй байгаа үйлдэл гэж би хараад байна л да. Тэр хүн тий дуртай юм аваад нөгөө лаа юу луу юу хамаагүй ахгүй юу тэгэхэд чи ингээл нэг тийм арьс өнгөний үзэлтнүүдийн дуртай ундаач гэж явах шиг тий. Тийм яг энэ тий яг би үнэхээр яг энэ дээр үнэхээр санал нийлж байна. Тэг яг энэ уг нь бол ингээд хүмүүс ингээд талцаад байгаа нь ийм байгаа ч гэсэн яг аль ч талд нь орохгүйгээр нэг зүйл нь бол бид нар харилцсан биеийнхаа үзэл бодлыг л хүндэтгэл ёстой. Юу бодгонх нь хамаагүй. Гэхдээ тэр хүний тийм үзэл бодолтойгоо таны амьдралд яг ямар шат болоод байна. За энэ гэрэлт маань нэг комент хийсэн байна. Энд дэр хариулчих. Сонсогчдын уулзалт өнөө жил байхгүй юу, сураггүй байгаад байх чинь гэсэн байна. За сонсогчдын уулзалт маань 11 сарын 15-нд товлогдсон байгаа. Тэгээд мэдээж дөхүүлээд бид нар угаасаа зараа тарааж эхлэн тэгээ хүмүүстэй мэдээлэлээ хүргэн. За тэгээд би нэгэн нууцыг задлахад сонсогчдын уулзалтын үеэр доллар багийн ах маань урлагийн номер үзүүлэх юм байна. Энэ ястаа гацаагууд нь хийж нөгөө. Яг хөө тоглоомын талбай дээр авчирчаад цуг сууж байгаа хүн байна. Тэгээ цаач нөгөө бэлдээгүй ирчээд бас нөгөө уцаа хараад гэл ингээд байж магадгүй шүү хэрхэн мөндө сонсогчтой. За тэгэхээр яг хөө энэ дээр яг хөө эргэцүүлэн юу бодох вэ гэж л одоо би бодлоо л доо. За ер нь хэн нэгний үзэл санаа бидэнд таалагдахгүй байж болно. Гэхдээ үйлчилгээний орчинд үйлчлүүлэгчээ хүндэтгэх ёстой, мэрэгжлийн ёс зүй хэрэгтэй юм уу гэсэн бодол төрлөө. За нэгэн жижиг юм уу ингээд том маргаан болохоор ингээд олон нийтийн шүүмжил төрөөд эцэстээ ер нь ингээд тухайн хүний ажил эсвэл нэр хүндэтэн ч гэсэн ингээд ийм нөлөөлөх юм байна шүү. Ер нь тийм үү. Гэхдээ хүн ер нь ямар нэгэн үг үйлдэл хийхээс өмнө ямар үр дагавартай гэдгийг маш сайн бодох нь зөв юм биш үү гэсэн бодол төрлөө. Айгу сөрхөс юм бодож чадсан байна. За багш чадсан байна уу. За би гэлс манай цаг дуусах гэдэг. Гэхдээ би мэдээллүүдэд базаад хүргэе. За Николас Саркози гэдэг хүний нэрийг бид нар бол мэднэ. За баримт тавин нэрийг сонссон хүн байгаа. За хин гэдгийг ингээд санаж ядж байгаа хүн хэлэх юм бол энэ 2000-аад оны үед Францын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашижсэн ийм хүн байгаа. За тэгвэл одоо Николас Саркозигийн хувьд 5 жил шоронд хоригдох ялаар шийтгдсэн гэдэг мэдээлэл цацагдлаа. За бид түрүүн Саркозиг би Америкийн биш Их Британд 20,000 хайлттай байхад нь барьж авсан. Магадгүй Францтай хоолын хайлт нь нэлээд өндөр байгаа байх. За тэгээ 2007-оос 2012 оны хооронд бүгд найрамд Франц улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Саркози яг ямар хэрэгт ороод ингээд 5 жилийн хорих ял шийтгэвлж байна гэдэг маань өөрөө бас нэлээд асуудалтай. За 2012 онд за энэ чинь 2007 онд байна уу? 2007 онд ерөнхийлөгчд нэр дэвших үедээ энэ чинь нөгөө нэг нэр дэвших хүн чинь мөнгөний хэрэг гардыг юм бэ штэ. Оо тийм. Тэнгүүд нөгөө нэг ингээл компанид ажиллаж юм уу те тэр өөрт нь ингээд ажиллаж байгаа тэр хүмүүстийнхаа цалин за тэгээ сурчлагын тэр болон мэдгүй юунд хэрэгэлт юм байгаа би ямар нэр дэвшиж үтсэн ч тэгээд тэнгүүд яг энэ үедээ заяа одоо тухайн үед амьд минь сэрүүн байсан Муаммар Гаддафи буюу Ливи улсын дарангуйлагч удирдагчаас мөнгө авч яасан гэдгийг тогтоогдоод тэгээд ингээд яг одоо авилгал ингээл тэ хэл хуулийн хэрэгт холбогдоод өмнө буруутгагдаад байсан Николас Саркози Муаммар Гаддафигаас ерөнхийлөгч одоо санхүүжилтээ авч сонгуулийн санхүүжилтээ авч исэн гэдэгт ингээд 5 жилийн хорих ял шийтгүүлээд байна. За тэгээд Саркози бол мэдээж яг энэ ингээд өөртөө тулгаж байгаа ялыг бол хүлээн зөвшөөрөх ямар ч бодлого байгаа. Одоо нөгөө шоронд хоригдсон хүмүүсийн 90% нь би буруугүй 10% нь би гүтгүүлсэн гэж сууж байгаа юм. Юу гэлээ надад нэг тийм юм ярьж өгөөдөөсөн л да тий. Би цааны цагаараа сонссон юм л да. За яг би энэ тоо баримт бол бат биш шүү. За тэгсэн чинь яг энэ үед болохоор Саркози болохоор за үнэхээр те энэ бол ингээд худал хуурмаг юм аа. Над руу ингэж одоо дайрж ин яг намайг те шоронд хон гэж байгаа бол би хоны гэж ингэж яг ийм мэдээллийг нөгөө нэг нэлээ ууртайгаар гарч ирээ сэтгүүлчдэд өөрөө хэлсэн байна л да. Тэгэхээр яг хизээ энэ хүн ингээд яг наач хоригдох юм уу те түрүү улсын тэргүүн байсан хүмүүс шоронд хоригддгүй штэ гэртээ хоригддөө штэ гэл ингээд хүмүүс ингээд бужигнуулаад байна. За тэгвэл CNBC дээр
цэг.com дээр бичснээр бол Николас Саркози яг одоо шүүхийн зүгээс өөрийнхөө тийм ажил хэрэг амьдралынхаа ингээд нөгөө юмыг зохицуулах 1 сарын хугацаа өгсөн байгаа. 1 сарын хугацааны дараа бол цагдан хорих нь бол тодорхой болсон гэдэг ийм мэдээлэл байна. Тэгэхээр Саркозигийн мэдээлэл ягаад ийм одоо олонний анхаарлын төвд орж байгаа вэ гэхээр бүгд найрамдах Франц улсын төрийг барьжсэн хүн анх удаа шоронд хоригдож байгаа ийм тохиолдол болж байгаа юм байна. Яг нөгөө хувьсгалж арт түмнэлтэд ялцгүй францчууд бол тий анхдаа одоо тэр 17 дугаар зуунд хувьсгалыг яаж илээ. Ер нь тэгээ юм л бол ингээд за одоо миний мэдхийн шар хантаацтнуудын хувьсгал гэдээ бас нэг хувьсгал болжсэн. Тэрний дараа фермерүүдийн хувьсгал гэдээ трактораар тийм үү замтал байгаа хаагаа тэгээ нөгөө малын баас шавгаа ингээд нөгөө парламентын ордон хаасаагүй ингэж овоолоод ийм одоо жигсаал болж байсан ба сая сүүлд бас ингээд метрогоо хаатал өнгөрсөн 2-7 хоног өмнө жигсаад байсан. За тэгээд эн чинь Эммануэль Макрон Европын ингээд том тоглогч болж чадах нь үгүй юу гэдэг юм болж исэн чинь дотоод нь ийм асуудал бужигнжсэн бол одоо ингээд өмнөхийн ерөнхийлөгч чинь ингээд ял шитгүүлэх нь тодорхой болоод ийм мэдээл Францын улс төр цацагдсан байна. Яг минут байвал надад бас нэг мэдээ байна. Богинохон яах юм бол найруулагч. За найруулагч цаг дууссан гэдэг командыг харамсалтай битгээрт өглөө. Надад ч бас дахиад 3 мэдээ байлаа. Тий. За Улаанбаатар хотод 10 цаг 54 минут болсноор пис галцгаа ураатай Яманы мах халуун дээр нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За хамт хөтлсөн багийнхта доллар багийнхта баярлалаа. Тэгээд 11 сарын 15-нд сонсогчтой уулзалтаар ирээд манайхан бас доллар багийн ахын уран бүтээлийн одоо дебютийг үзээд урлагийн авиасинаас үзэж болох нь байна шүү. Зя сонсогч үзэгчтэй үргэлжлүүлээд Чанцаагийн хөгжим төдий хүлээ авч үзэж сонсоорой. Хамт байсан сонсогчтой баярлалаа. Зя Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3